За хай. Гидрос тамтрын оруулалтын сурал хэмжээнүүдийн дараагийн дугаартай морил. Өнөөдөр бид нар яг ч өгөө зөвхөн Butterfly ундаг кейс алах гэж байна. 742.5 юм байна. Тэгээд энэс ер нь бол бага мөнгөндөө тааруулаад тэгээд хожих гэж үзье. Тэгээд ер нь бол ихэр ашигтай байх нь хэрэгтэй харцгаая. Keydrop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS гэдэг одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа хоёр giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн үг. Яг одоогийн байдлаар бол нэг $59200 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway, 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. За тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан баг. Бичлэнд орцгаая. За Butterfly зөвхөн Butterfly унах гэдэг аа шүү дээ. Гэтэ зөвхөн Butterfly-с гадна энэ чи Krakow гэдэг энэ чи 3 шиг бууны скин байгаа юм байна. За 742. Юу M4 Fade-ийн үний өндөр болсон юм уу? Юу вэ? M4 A1S. Бэ 600 ахтан зарцсан шүү дээ. Гоё контент ээ. Тэгээд энэ чи бас fuel injector байгаа юм байна. За энэ хоёр нь бол money back хийх юм байна. Энэ хоёр дээр алдагдал юм байна. Алдах магадлал 40 50 юм байна шүү дээ. Окей. За тэгээд манийх нь баланс 24,000 байна. Бид нар 100 задлал 74,000 болох юм байна. 50 задлал 37,000 болох юм байна. За бид нар бол яг үндэ 30 зад чадах юм байна. Тэгээд Joker мод бол мэдээж байхгүй. Тэгээд азаа үзье да. Come on. За ер нь бол what the fuck. Ер нь бол буу унахгүй л байхад гоё доо гэсэн чинь яа за амар дэмэжтэй биш үү. Butterfly унах шанс нь хэдэн юм бол that's profit. That's money back. But that's kind of good. Ер нь бол money back хийж байгаа юм. Бараг л. За хотог унах магадлал яг үндэ бага байж мэн дутуу харцсан юм бахтаа. Зөвхөн Butterfly ундаг гэдээсэн. Энд чи 12 ингээд 43%, 54%, 55%, 63%. Butterfly унах шанс нь 15 орчим хувь юм байна шүү дээ. Ямар хэцүү кейс вэ? Энд чинээс нэг тэг хөл гараа тасдуулчихгүй хүчил гарах юмсан. За 2 Butterfly унж байна. Тэгэхэд бол шууд $1000 ашиг хийж байгаа юм байна. Interesting. Come on. Тамийн гол нь одоо тэгээд үнэтэй Butterfly явна гэж үзэн шүү дээ одоо. Саяхан шиг 2 хогийн Butterfly унал тэгэл хэцүү шүү дээ. Энэ бол үндэ биш кейс нөө. Энэ бол high risk кейс байна яг үндэ. Нэг Butterfly унахад одоо ашиг хийж чадахгүй алдагталтай дуусч байна. Come on. Butterfly. Yeah. Oh, just like that. Oh, ямар амар кейс вэ. Бид хэдтэй байлаа. Йоо би. За 2 Butterfly унах шанс нь 10% байна. 10%. 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
Ер нь бол алдсан, нэлээ алдсан. 30-40% алдагдaltaйсэн баг. Тэг butterfly унгаахын төлөө одоо тэгээ тоглоно. Яа, тэр marble fade нь яаж унчаач? Come on. Oh! Is that good? Стил алдаад байна шүү дээ. Яа, гэж шал дими гэж нөө. Autotronic. That was ашиг. Okay, зарднад. Okay. That's money back. Яа, Руби. За энэ бол арайлч те. Энэ бол доромжлол шүү. За ганцхан дарч тэгэл болий. Энэ амар кейс байна. Өстой дими кейс шүү. Өстой дими кейс. Окей, that's ашиг. За яг үүндээ тэгэл нэг хүлээд асуулаад гарлаа да хэдүүлээ ер нь бол хариж нуруугаа авахсан. Цайг бол амар кейс нөө. Дэндүү кейс. За тэгээ одоо ганцаараа хунгааж чадахгүй байгаа юм чи одоо хамуутайгаа нийлээд унгаах гэж үзнэ. Тэгээд одоо ингээд зургуулаа нийлж 60 кейс задлах юм ба шал ондоолтоо 2 кейс батал хийж чадах юм байна. За кейс батал явж байгаа хооронд би танад нэрээ giveaway-ийн талаар мэдээлэл явуулъя. Мөн одонгууд юу байсан 9 сарын giveaway-ийн баланс маань дуусаа тэгээд 10 сар гараад 10 сарын 3-наас хойш шүү. 2-оос хойш мөр нь бол мань шинэ giveaway тэгээд эхэлсэн. Тэгээд 100 200 долларын giveaway-ууд бол өдөрт 2 ороод явж байгаа шүү. Өдөрт 2. Тэгээд хамгийн сүүлд болонгууд маань энэ ч Bayonet Ruby оруулсан байгаа. $2 депозит тэгээд 573 ороод ирсэн байгаа юм байна. Тэгээ ер нь бол нөө Telegram дээр харах юм бол ер нь бол өдөр болгон шинэ giveaway-д орж байгаа. Энэ одоо $100 скинүүд бол өдөр хүрэхгүй хугацаанд бол задраад байлээ. 250% нь бол нэг өдөр хагас магас болоо задарч илээ. Энэ Telegram дээр бол ингээл постол явж байгаа. Одоо жишээ нь Nap Wildfire задарч ял гэж байна. Энэ Bloodsport-ийг маань нэмсэн. Шөнө 12 цагт нэмсэн юм байна. Тэгэхэд энэ Bloodsport нь яа level их чихээд зөчлөө штэ. 117 орсон байгаа байхгүй. Одоо 9 болж штэ. 9 цаг 30 минутанд. I lost the case battle. Энийг би ялахгүй бол танад $394 би ямар нэгэн байдлаар ашиг хийгээд оруулнаа. Гэхдээ алдмааргүй л байна. Hodson юунаас giveaway хийчмээр л байна. Тэгээ хүмүүс одонгоо тэгээд яриад байсан тэгээд том giveaway биш хурдан задардаг giveaway хийя. Тэгэл яа энэ чинь хаяг төгөөж байна. Тэгээд хурдан задардаг giveaway шогаа том ч байгаа. Ер нь аль аль л хийлээ. Одоо том задартал эсэгтэй ер нь бол том giveaway нэмэхгүй бах. Бол тэр нь зөв байлгүй задрахгүй нэг удлаа баахан giveaway хийжснээс тий. Олон задардаг giveaway-нээс намайг дээр штэ. Тэгээд өдөртөө нэг орцоор $300 орчим долларын giveaway яваалаа гэсэн үг. 100-150 нэм өөт нь $200-250 giveaway хоёрыг хийгээл яваад байгаа. Өөр нь сарын эцэр маань тайлгнаа. Йоо энэ чи бүр marble fade байд байна. Гэтэ манайх яаж хожид байна? Somehow манайх арай олон butterfly унаацсан юм шиг байна. Nice. Nice vanilla. Black laminate гэсэн байна. За стил тэгээд ашиг нь болонгоо 50% ашиг. Энэ шал амар кейс нөө. Энэ бол шал демик кейс шүү. Мэн шилжлээсээ хэлье. Энэ бол демик кейс. Гэтэ зөвхөн butterfly ундаг кейс болохоор тэр нь л гоё юм да. Гэтэ тэгэл бодолтой Counter Strike тоглоом дотроо хүртэл тэгэл butterfly ундаг нөгөө кейс байгаа штэ. Тэр кейсний үн ямар үнэтэй хэдүүлээ. Тэгээд унжаага butterfly ямар butterfly ундаг вэ? Яг л тийм тэрнтэй бол хагаар нэг л юм байна. За тэгээд энэ Karakoy giveaway хийч дөө. За тэгээд нараа имжлэг хэрэг ууцээ. Тэгээд сая butterfly case бол чат демик case шүү бит яаш битсэн хороо зүгээр үзэхэд бол танарт бол те сая нэг lore morn те marble fade нунд юм яг doppler мөхлөр мань харж чадсангүй яг үндэ 150 орчим case задлаа. Тийм болохоор ер нь дэмий за. За дараа имжлэг хэрэг ууцээ.